Хоёр туйлд хуваагдсан дэлхийн ертөнц 20 дугаар зууны төгсгөлд тулж ирсэн 1989 он Монгол орны нийслэл Улаанбаатарт маш нууцын хоёр өөр зэрэглэлтэй, хоёр өөр утга агуулгатай, хоёр тис өөр бичиг, хоёр өөр газарт, хоёр өөр нөхцөл байдалд бараг нэгэн зэрэг үйлдэгджээ. Хорин жилийн өмнө маш нууц байдалд бичигдсэн энэ хоёр бичгийн мөрөөр түүхийн Эдрэ маргаантай сурвалж дундуур иргэн бидрвэл их сонин дурсамжуудыг олд сонсно. Ямар ч тач ордонд албан ёсоор бичигдсэн бичгийн ихийг зохиогч нь энэ эрхэм. Нэр нь Хүрэл Жанцан. Харин гудамжинд тухайн үедээ албан бус гэж үзэгдэж байсан нөгөө бичгийн ихийг зохиогч нь энэ эрхэм. Нэр нь Дарь Сүхбаатар. 84 онд Германаас хөвдөж ирсэн. 86 онд би улсын төлөвлөгөөний комиссийн орлог дарга байсан. Монгол оюутны эвлийн өргөн дарга байсан Германд. Тэг үжис сутаар хөгжсөн. Коммунизмыг муулсан хэрэгээр. Тэгээд сайд нарын зөвлөлд ирж Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга сайд нарын зөвлөлийн референт гэсэн албатай. Тэгээ 3 жил намын төрөнд заасан газар одоо их сүртэй ярих юм бол цөлгөнд ажилласан шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт намын төв шалган байцаа хамсын гишүүн гэсэн улс төрийн сонгуультай ийм хүн ирж байсан. Хөдөө барилгад шаварч нар, хөтлийн цемент чухал комбинатад засварч нар. Дараа нь энэ 2 жилийн ажлын тодорхойлолт гайгүй байсан учраас Улаанбаатарт нийслэлд ажиллаж амьдрах эрх олгож барилгын 3 дугаар таймст мастер багшаар ажилласан байна. Хүрэл Жанцан бүгд найрамдах Монгол ард улсын Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар гэнэт томилогдож, нам төрийн ордонд ирж тухлах үед одоогийн төрийн ордон хөл хөдөлгөөн багтаа байлаа. Улс төрийн товчооны хүн гэдэг ч одоо ерөөсөл улаан номертой хар воолг ундаг, хизээч ард түмэнтэйгээ харьцдаггүй. Одоо би тэр үеийн төв хороог санаж байна. Би 82 онд их сургууль төгсчгөөд тэг улаан дипломтой Оросд төгссөн хүмүүсийг чинь төв хорооны мэдэлд авдаг байсан. Тэгээд улс төрийн товчооны гишүүн Майдрахуйтай анх уулзах гэж төв хороонд орж хахад ерөөсө ордон намгүй. Ерөөс тэрүүгээр явдаг ч хүн байхгүй, үзэгдэх ч хүн байхгүй ерөөсө бүр үнэхээр одоо тэр үед бол төв хороо бол одоо тэр аргагүй л одоо нэг коммунист тийм ээ тэр их айхтар том захиргааталтын төв байсан гэдг нь мэдэгддэг л дээ. Тэр улс төрийн товчооч өөрөө үндсэн хуулиар олгогдсон улсын удирдах хэрэгтэй байлээ шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт нам бол улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй гэж одоо хүнцүүлэн дээр 61 оны хүнцүүлэн дээр шинэ байдаг байхгүй. Удирдан чиглүүлэгч байсан Монгол Ардын Хувьсгалт намаас үгийг нь дагаагүйдээ банк хүртсэн Дарь Сүхбаатар зөвхөн сургуулиас хөөгдөөд зогссонгүй. Гэрээсээ ч бас хөөгдчөөд гутарч явсан цаг. Бүтэн 3 жил өргөдлөчөөд намын төрөний шалгахад. Тэгээ 87 оны намар ламжуу нэг алдарт аимшигт ламжуу гэдэг хүн намайг цагаатгсан баг. Энэ нөхөд хүн алж хүрээ тааж ирээгүй байна. Энэ нөхдөг цагаатах. Сургуульд буцааж явуулагч. Би тэр бичгийг аваад маргааш нь тосон цэнгэр нисээд аавдаа ангаач үзүүлж байгаа. Тэр 3 жил миний аав надад мөр өгөөг байхгүй. Намайг л үндсэндээ бас давхар хөөсөн байхгүй. Ягаад гэвэл чи итгэл алдаж тий хөөдөж ирсэн. Манайхны удмаас дээд сургуулийн хаалга татсан анхны хүн би байхгүй. Тэр тусмаа Германд, тэр тусмаа Карл Марксийн нэрмжтэй сургууль гэж байгаа. Тэр үеийн одоо ойлголтоор. Тэгээ чи миний итгэлийг алдсан. 3 жил нөр өгөөг. Би аавчад үзүүлсэн аав дэрийг уншиж чад за минийхөө үнэхээр аавах итгэлийг алдаагүй юм байна. Намайг шар гэдэг байхгүй. Миний багын нэр. Алив миний шарх унааш. Аав нөхөн шаардлага үнэрлэе гэдэг. Тэгэхэд би ингэсэн байхгүй. 89 оны өнөөх алдарт бичгээ үйлдэхээс 2 жилийн өмнө буюу 1987 онд Дарь Сүхбаатарыг ийхүү огшиж омогшиж явхад
Тэртээ Москвад аспирантур сурч байсан Батэрдний Батбаяр хэмээх залуу Баабар нэрийн дор огт өөр ажил хийж байлаа. Тэр чинь 87 онд тэр юу бичээд буухтай дээ чи. Тэнд бичээд би ч уг бичгийн машинтай л гэхдээ Москвад тэнд чинь би манай аваас аспирантурт байсан шүү дээ. Тэр хоёулаа яа аспирантурс байхгүй. Жижиг хөөрөнд хоёулаа суудаг. Тэгээд бичгийн машинт ч гэнэ дэлтэй биш. Гараараа даруулаар очиад. Тэгээ нааш нь явуулсан. Найзууд руугаа явуулсан. Тэгсэн манай Батсөх гэдэг найз нь шинжлэх ухаан мэдээллийн төв. Тэнд нөгөө анхны ксерокс удаад ирсэн. Тэг миний нөхөр тэрэн дээрээ авч шүүн ирж хэвж яг тарааж эхэлсэн юм билий. Тэр хүн олон байдаг одоо үйлдвэрийн комбинатд ч гэдэг юм уу хамгийн одоо оюутан залуучууд олон байдаг их сургуулиудын үүднэн дээр өнөөдөр биш бол одоо маргааш цаг хугацаа биднийг хүлээхгүй ч гэсэн одоо ийм сайхан тийм уриалгын бичиг наалдуулаад явж ирсэн. Баабрын гар бичмэнд Москвагаас Монголд ирж тараагдж эхэлсэн 1987 онд одоо энэ харагдаж байгаа байшинд хожимо Монгол улсын ерөнхийлөгч болсон Тунсалмаагийн Очирбат хэмээх 40 хэдтэй нэгэн залуу албан тасалгаагаа дөнгөж солиод эд нүүдэл судал хийж байлаа. 87 онд бүтцийн өөрчлөлт хийгээд тэгээд одоо гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороог дээр нь гадаад яамыг тэгээд материал техникийн хангамжийн улсын хороо гэж байсан. Энэ гурван яам хороог нийлүүлээд эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яам гэдэг яамыг 87 онд байгуулваа. Тэгээд тэрний сайдаар одоо намайг томилсон. Улс төрийн талаасаа бол тэр үеийн одоо намын төв хорооны улс төрийн төвчөнд асуудлаа шууд оруулдаг тэр төв хорооны гишүүн нь засгийн газрын гишүүн ийм мэл эрхтэй хүн байлаа. Тэр үедээ халдшгүй дархан байсан бусад нам төрийн удирдлагуудыг бодвол Очирбат арай аядуу хээша багтай байснаас ч тэрүү гудамжинд мэр сар тараагдж байсан тэдгээр хул хуудсууд сайдын албан тасалгаанд ч саадгүй нэвтэрдэг байж. Манай яамны залуучууд одоо энэ Бааврын ном энэ тэр үе чинь зүгээр л машиндсан тийм юу тардаг байлаа шүү дээ. Их сургууль дээр анхны компьютерууд ороод ирсэн байсан бай. Тэрийг хариуцдаг хүн улаах уу? Тэр компьютер руу шивж тэр үе чинь нэг принтлээд гарахаар нэг юм уцаасан дээр гардаг байсан шүү дээ. Одоо их шиг А4-оор хэвлэдэг. Тэгээд нөгөө хэвлэхдээ дур хэлэг явдаг шүү дээ. Тэгээд над авчирж өгнө, уншуулна. Одоо мэд сах гэхгүй бол сонин гэдэг одоо тэр хурц одоо нэртэй агуулгатай номнуудыг чинь уншуулна. Самстат гэдэг шүү дээ. Тэр нэг нууцаар ингэ тараад. Одоо би бол 76 оноос самстатаар чинь бас юм уу. Баабрыг элдв эсэргүү зүйл бичиж тараадаг ажлынхаа эд гарааг эхэлж байсан 1970-аад оны сүүлч гэдэг дэлхийн социализмын хувьд хямралын эхний шинжүүд илэрч эхэлсэн үе байж. За энэ нэг илэрэл хамгийн тод илэрлэн дээр одоо Польшийн хэрэг явдал байдаг л та тийм ээ. Солидарност гэж. Польшид 14 сая хүн ажиллагчид байдаг тийм ээ. Албан хаагч ажилчид байдаг. Тэрний 10 сая нэгтгэсэн байсан байхгүй юу тэр. Тэр чинь улс төрийн аимшигтай том хүч ороод ирэхгүй. Тэгээд тэрнээс чи болгоомжлоод бусдагнууд нь улам чангалцсан байсан шүү дээ. За нөгөө тэгвэр одоо нөгөө социализмын гол хүч болж исэн зөвлөлт толгойд улсын дотоодын өрнөл хөгжлийн байдлаар бас их харагдаж эхэлсэн байгаа энэ явдал. За тэр нь хожим өөрснөө зогсон байдал гэж нэрлсэн тийм үйл явц тэнд өрнөж байж. Бид нар ер нь үндсэндээ хийрэгчжээ. Нэг л байрандаа л одоо байгаад байна. Дэвшил алга, хөгжил алга, өсөлт алга. Тэгээд 85 онд одоо Горбачев гэдэг харьцангуй залуу хүн гарч ирж улс орныхаа байдлыг шиннүүдээр харж ер нь өөрчлөлт шинжлэхгүй бол болох юм байсан байна гэсэн дүгнэлт хийсэн л дээ. Горбачев перестройк чинь хүлээж авсан газар байдаг шүү дээ.
Чех хүлээж авдаг. Герман таксэр уусаа балгаар зурлчих гээд. Польшийн байдал чинь өөрөө хэцүү болчихсон. Нөгөө зэргийн байдал юунтад орчихсон. Унгар бол нэг яхан тийм харах маягтай тийм ээ. Эч өөрөө тийм байсан. А манай ингэж болохтойгоо зэрэг чинь хүлээж авахад мэддэггүй, хүлээж авахгүй гаад мэддэггүй. Тэгэл нэг л өөрчлөлт байгуулах, юу өөрчлөлт байгуулах гэдэг байгаа мэддэггүй нэг тийм хэдэн дараа нартай болчихсон. Ерөөсөө л Оросд ямар бүгд хуралдан их хурал хуралдан яг тэр чигээр нь хуралдаал ингээл ерөөсөө асуудлыг бол Монгол шийддэггүй, хойноос шийддэг болцсон байсан. Одоо хаан зөвлөлт бодлогын өмнөөс нөгөө дугаараас ингээд сайхан юм заагаад өгчлээ гэл тэгэл дахиад өгсөн байсан чинь одоо юугаан дагахыгаа тэр өтгөд тэд ч өөрсдөө мэдэхгүй шүү дээ. Горовч өөрөө мэддэггүй шүү дээ. Өөрчлөлт хэрэгтэй байдаг. Юугаа өөрчлөх хэрэгтэй бүү мэддэг бэ? Энд чинь нэг хүнд юунд очихгүй юу? Тупигэнд очихгүй ерөөсөө юмд тулчихгүй. Намаас албан ёсоор цагаагдсан оюутан Сүхбаатар 1988 онд дахин сурах эрхээ олж аваад багшийн их сургуульд элсээ дудаагүй байсан цаг. Нийгмийг хэрхэн өөрчлөх тал дээр нам засгийн удирдагчид шийдвэртэй хариулт өгч нэг л чадахгүй алгуурласаар байсан нь сэхээрэлт хүн бүрийн сэтгэлийг шаналгаж байлаа. За энэ дээд дарга нар ч нийгмийг өөрчлөхгүй нэ. Перестройк эхэлчгээ зөндөө удлаа. Бусад улс орнууд эд бужигнаад ирлээ. Бид ил хоцрохно. Яах вэ байц? Нэг өдөр ингээл очиж чинь каванда юм бас оюутан сэртгэл авч. Өш. Оюутан төгтөл. Тэгэх юм бол маргааш өнөөдөр оюутан маргаашийн сэхэтэн энэ нийгмийн өөрчлөх хүмүүс оюутан. Оюутан яаж хөдлөх вэ? Ленин багшиг сонин бол хамгийн том зэвсэг нэмсэгэнтэй тэрнийг бас нэг тогтооцсон барьсан. Тэр биш нь догдолсоор байгаа аж ахуй дуусаад хичээл цуглаад хичээл цугсан эхний өдөр багшийн дэд утга зөвлөлийн нэгдлийн хичээл 4-р өдөр хичээл нэг зар гарцсан. Орсон өдрөө тойроо шүлэг уншихад миний ээж ирэнгүүт нь ууштараа би шүлэг мүлэг нэг сайнгүй зүгээр жахаа санахтыг би ихтэй шал өөр юм ярих гэсэн. Сони нэрийн нөхцөл бодсон. Цагийн тол гэж нэрлэе. Ингээд сонин бүгд зөвшөөрөөд заа болоод би эрхлэгчээр сонгогдоод ингээд манай Даштам бүх бат нөгөө мо бүрнээ манай Бачаалын од гэрэл гэнти. Ингээд бидний сонин хийсэн эхний дугаарыг нацаг дөржийн төсвөөр гаргасан. Оюутны цөөхөн хүрээнд бичгийн машинаар хэвлэгдэж тараагддаг байсан. Ухуул хууц маягийн шахуу энэ сонин ердөө 3 дугаар гараад хаагдж байх тэр үед багшийн дэдийн утга зохиолын нэгдлийн цугларалт дээр улаан од сониноос дэслэгч цолтой нэгэн залуу ирж нийлдэг байж. Нэр нь Захиагийн элбэгдэрж. Өдгөө Монгол улсын ерөнхийлөгч. Нах ямнаас эдгээр залуусыг байнга даган мөрдөж байсан ч тухайн үедээ тэд зохиолч Эрдэнийн хүү Батүл хэмээхийн залуу шиг баригдах үйлдэл хараахан хийгээгүй байж. Батүлийн бүлгийн чинь урд жил 88 онд хотоор ухуул хуудастай явж байгаа баригдаад Батүлч ажилласаа хөөгдөөд тийм ээ. Тэгээд бас жамсарж байгаа тэр байсан гайгүй хандсан юм билээ. Дахин ихтэй тэгээд тавьчихсан юм билээ. Батүлийн юу гэдэг чинь бол хамгийн анхны улс төрийн одоо тийм зохион байгуулалтад дугуйлын юм шүү дээ. Дээд түвшнийхний ихэд алгуурл үнэндээ нах яамныхныг ч ажил хийхэд төвөгтэй болгосон байдаг. Урдын адил баривчлаад залхаагаад байх хэцүү. Бас өөгшүүлээд байх ч аргагүй. Ерөнхийдөө үйл явц хяналтаа алдахад хүрээд байсан тэр үе бол 88 оны төгсгөл байлаа. Дэлхийн социалист системийн хямралд гарцхайж зарласан өөрчлөн байгуулалт өрнөд 3 дахь жилээ үдэх гэж байв. Перестройкийг 1988 оны 12 дугаар сард Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 5 дугаар бүгд хурлаар авч хэлсэн. 5 дугаар бүгд хурлаар авч хэлцээд зөвлөлт бодлогын комиссэм Горбачев перестройк гэдэг ийм гаргаад зөвлөлтийн ард түмэн болон бусад хөрш орнуудын ард түмэн их сайхан хүлээж авч байна. Тийм учраас манайх ч гэсэн энийг хүлээж авах хэрэгтэй. Манай эдийн засаг их зогсонгүй байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг чинь ерөөсөө олигтой болохгүй байна гэж ийм шүүмжлэр Монгол Ардын хувьсгалт намын 5 дугаар бүгд хурлыг хэлж ярьсан.
5 дугаар бүгд хурал эхэлж ярьж хаад маргаашнаас нь хурал дуусны дараа маргааш эхлээл алгуурдаад эхэлсэн. Бүгд хурлын дараа нэлээд том юм болно гэж хүлээж байсан сэхэтэн залуу сэтгэгчд багш оюутнууд нам засгийн дээд удирдагчдийнхаа хэд алгуурал дургуйтсан энд тэнд хэсэг бусгаараа цуглах нь бараг л жирийн үзэгдэл болж нийгмээ удирдлагуудаа шивэр авир хийн шүүмжилж намын төв хэвлэлүүдэд ч яагаад цензурыг давсан гэмээргүй хурц нийтлэлүүд дугаар алгасахгүй гарч байла. Ингээд яах ихийн зургүй 89 он гарчихв. Яг 1989 оны ихээр Монголын оюутны холбооны 2 дугаар чуулган гэж хурлдсан. Оюутны чуулганыг намын төв орны улс төрийн төвчний орлогч гişүүн намын төв орны үзэл судлал гэсэн нарийн бичгийн дарга Балхаажавга удирдах байсан. Энэ чуулган дээр анх удаага оюутнууд өвгөө чөлөөтэй хэлж оюутны байгууллагын удирдлагыг шинээр сонгож ер нь бол одоо шинэ залуу үе төрж ийн гэсэн тийм томоохон мессеж бол тэр чуулганаар анх гарсан. Тэгээ оюутан Сүхбаатар гараад үг хэлсэн. Энэ нийгмийн өөрчилж энэ Горбачевын өөрчлөлт байгуулалтаа хүнэлж явах хэрэгтэй гэж бид нар ингэж бодож ирсэн. Яагаад хааж байгаа? Юу нь болохгүй байсан. Тэгсэн чинь Балхаажавга үг хэлчихэд эндээс буугсан чинь ой оюутан Сүхбаатар түр байж байгаарай. Оюутнуудаа эрхэм төлөөлөгчдөө би хариултыг газар дээр нийлчихье гэд Балхаажавга босоод хэлж байгаа. За оюутнуудаа Монгол улс цаас үйлдвэрлэдэг. Цаасыг валют гэдэг юмар гадаадаас худалдаж авдаг. Валют гэдэг үнэтэй, цаас үнэтэй. Тэгэхээр энэ оюутны өсөлтийг би дорн хариуг нь хэлж байна. Залуучуудын үнэн гэж сонирн байгаа. Залуучуудын үнэн сонинд оюутан гэдэг нүүр нээгээд та охин чөлөөтэй үзэл бодол илэрхийлж болно гэсэн хариулж байгаа байхгүй. Энэ хариулт биш байхгүй. Өрхий Балхаажавган буруу шүү дээ. Монголд ийхүү энд тэндгүү бужигнаж байхад Баабрын сурч байсан Москвагийн их сургуульд Монгол улсын их сургуулийн физик математикийн багш мэрэгчлээ Ламжив хэмээхийн нэрхэм зочилсон байдаг. 3 сарын билүү 6 сарын жилд курсд очив. Ламжив багш дэгш 50 хүрсэн. Их гоё биетэй тийм залуу харагддаг тийм хүн байсан. Тэгэл бид нар байхад 50 хүрсэн гэлээ шүү дээ. Тэгээ нөгөө чинь тэнд 89 оны чи юугаас насраг суглаа болдог байсан. Ээлцэн тэнд ягаад тэгэл 89 онд ч бүр бужигч хийсэн байхгүй. Миний тохирцол тэр бүх суглаанууд дээр очдог бүх хүчигрүүдээр зурлуулдаг. Тэгээд Ламживга тэр Хайд парк гэдэг Москвагийн их сургууль дээр гарч ирсэн дээр юу их таалагдахгүй. Тэгэл энэ нэрэнгүүтээ 9 сард ерөөсө шууд их сургуулийн 1-р ойрны 2 давхарт Хайд парк байгуулаа байхгүй. Тэгэл тэр дээр чинь сүмжилсэн юмуд бичээд тэгэл тэрэн дээр нь улсад Ламжив улаан хоёр дээр цуглаад тэгэд ализны бүлэг байгуулагдсан байхгүй. Ламжив багшийг Москвад курс зурхийнхаа хажуугаар жагсаал цуглаан судлаад Монголда буцаж ирж хараахан амжаагүй явхад Монгол улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд бас нэг өөр хэсэг багш нар цугладаг байж. Би зүгээр одоо түүхэн том гэрч гэж би хэлье да, оролцогч гэхээсээ илүү. Тэгээ бид нар нөгөө криминалистикийн лабораторид оройн цагаар нөгөө хичээл тарсны дараа цугларч одоо тэр анхны нөгөө нууц бүлэгмүүд бол манай их сургуулийн одоо хуулийн тэнхимийн криминалистикийн лабораторийн эрхлэгч нь одоо энэ Малайшийн их төвшин байсан. Тэгээ одоо анхны одоо тэр клубуд бол байгуулагдчихсэн зоригийн удирдлагаар. Тэгээд яхаар гоо манай зоригийн хувьд бол тэр оюуны их том уурхайн залуу багш нарын их тийм өдөөгч. Тэгээд бас үнэхээр одоо нь бол харагдчихсэн. Хөвлийн клуб, пресс клуб гэдэг байсан. Тэн дотроо бол бид янз янзын сэдвээр ярилцдаг болж эхэлсэн. Тэгээ үнэн сониноос одоо жишээлбэл энэ талигч Балдурчийн битсэн далайн ээжийг цаазын тавцнаа аваачихгүй гэсэн нэг тийм үнэн сонд гарсан их том нийтлээс юм да. Нөгөө зөвлөлтийнхэн хөвсгөл далайд нөгөө фосфоритын үйлдвэр байгуулах гэж байна гэдгийг эсэргүүцсэн нийтлийн агуулга нь. За тэгээд орлого ширүүлэгч Мөнхбаатар гоо гэдэг тийм их сонин санаа төвшүүлж чаддаг. Ер нь нэлээд тийм иргэний идэвхтэй байр суурьтай гэмээр улсууд телевиз гэхтэл одоо энэ олон хүн байсан. Алтай, зол жаргал гээл. Одоо би санаж яг ирэл ингэж сонссон чинь хараад жагаар цогцогтой дуу яваад. Албан тасалгааны цонхоо болцоо хараа. Олж яваа хүмүүс
хоосонгүй санаана албан тасалгааны цонхоор нөгөө албан тасалгааны цонхоор монхоор төрчих юусэн зүгээр хараа зугаар яваад байдаг. Гайхаад ингээд яахаараа энэ хараа зугаар явдаг байна. Энэ сэтгүүлч алтайтай хамтраад одоо их хурлын гишүүн цаг үе залуучууд гэдэг нэвтрүүлэг тэр нь бол тэр чин телевизэд ороход хуучин заавал юм цаастал ордог байлаа шүү дээ. Юу ярихыгаа ерөнхийдөө хянуулчаад ордог байсан. Тэр чин ямар цаасгүй ярьж эхлэе. Сансан бодсноо хэлье. Амьдралд сони юм юу вэ? За болохгүй юм бас юу вэ гэдэг тал дээрээс нь хийжсэн. Энэний хажуугаар эдийн засагчдын клуб гэж бас байгуулагдаж ирсэн байдаг. Тэр үед бар, ресторан, клуб хаач юу ч байдаг байлаа. Тэгээ гол төлөв нэг тийм нэг нийтээ юм уу эсвэл ажил тарсны дараа одоо ганц хоёр албан газруудын байр саваар явж байж л уулзаж санал солилцож байж тэгээд клуб байгуулж тэгээд тодорхой сэдвүүдээр ярилцдаг байсан. Энэ бүх далд нууц клубт өрнөдөг байсан шүүмж ярианы гол байна. Явж шинжлэгийг удаашруулад байгаа улс төрийн товчооныхноос гадна биднийг 70 жил далдаас удирдах эрхшээлдээ бараг бүрэн оруулаад байсан зөвлөлт улс болж таардаг байв. Манайх шиг одоо нутаг дэвсгэртэй тэгж их зөвлөлтийн армиг, зөвлөлтийн цэргийнхнийг байршуулж исэн улс орн байхгүй. Манайх шиг одоо байгалийн баялгаа одоо хамгийн хямд төсрүүнээр өгжсэн тийм одоо түүхтэй орн бас байхгүй тэр систем дотроо. Барак хонь, нэгдлийн барак хонь 80 төгрөг байлаа. Би тэрийг сайн мэднэ. Би өдөөний хөвд учраас. Тэгэхэд 90 хоньыг 6 төгрөгөөр үнэлж урс авдаг гэсэн байна. Миний жил болгон эцэндээ 2000 төгрөгөөр шар хүнсэндээ гаргадаг гэсэн. Нас гүйтсэн сайхан шар 2000 дунджаа 2000 төгрөгийн үнэтэй байхад зөвлөлт улс Монголоос шарыг амьдаар нь 36 төгрөгөөр үнэлж авдаг гэсэн. Энэ бол мүлжлэг. Энэ бол дээрэм. Ярих тусам, эргэцүүлэх тусам хүн болгон л яагаад бид зөвлөлтийн эрхшээлд байгаа юм бэ? Яагаад бид өөрийн эх орондоо байж ингэж мүлжүүлж, ингэж дорд үзэгдэж байгаа юм бэ? Яагаад гэх хариултан тодорхойгүй хөвөрсөн асуултуудад тулж очдөг байв. Гэтэл нөгөө талаас зөвлөлтийнхний өгсөн ах トゥ угийн тусламжийн эхийг үгээр тоочж барахгүй хүмүүс ч олон байв. Монголд баригдсан бүхий л бүтээн байгуулалтууд зөвлөлтийнхний гараар боссон болохоор нам засгийн томчууд үнэндээ өөдөөс нь сүрж чаддаггүй ээж. Гэтэл нэг өглөө тэдэн дундаас нэгэн сайд өнөөх зөвлөлтийн ах トゥ нарын өгсөн бэлгийн морины шүдийг тоолж тэгээд бид чинь огт шүдгүй өсөж үржих найдваргүй юмнууд авч байсан юм байна гэдгийг илчилж ноён сайд үүнийг ядаж Монголынхаа хэвлэлд ч биш бүр зөвлөлтийн өөрийнх нь төв хэвлэлүүдийн нэг болох экопланетад биччихэж. Энэ бол тэр үеийн гадаад эдийн засаг хангамжийн яамны сайд байсан очир бат байлаа. Ер нь одоо энэ Монгол зөвлөлтийн эдийн засгийн харилцааны үр ашиг их дуугар байна. Одоо энэ 150 жилийн цаана одоо өртгөө нөхөх ийм үр ашигтай үйлдвэрийг одоо Монголд барих нь ямар хэрэг байна. Жишээлбэл одоо тосон цэнгэлийн модны үйлдвэр гээл тэгэхэд чинь одоо 120 жил ажиллаад өртгөө нөхөхгүй тэгэл одоо ерөөсө хангай нурууны бүх модыг хяргаж дуусаад тэгээд үр ашигаа төлдөггүй одоо хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй ээжүүдийг ийм үйлдвэр ирнэ ямар хэрэгтэй юм бэ? Шуун фабрик 150 жилийн дотор одоо өртгөө нөхөх ийм шуун фабрик барих одоо ямар хэрэгтэй гэдэг юм уу? Дархны автомашины засварын үйлдвэр бас л одоо 100 жилийн дараа л өртгөө нөх. Гэхдээ ийм үр ашиггүй үйлдвэрүүдийг бариад бид нэр одоо зөвлөлт холбоод улсын ах トゥ угийн сэтгэл харамгүй тусламжаар одоо Монгол улс хөгжиж гин гэж ярих нь ямар үндэс байна. Ингээд хямарч буй социалист системээ өөрчлөн байгуулахаар ярилцаж энд тэнд нийлж цугладаг байсан залуучууд маань нөхөр Горбачевын уриалснаар ил тод илэн далангүй ярилцах тусам өөрсдийгөө зөвлөлт холбоод улсын эрхшээлд ямархан их орчихсон байгаагаа улам тод харах болж улмаар үндэснээ зөвлөлтөөс тусгаарлах Москвагаас жинхэнэ утгаараа хараат бус амьдрах гэсэн үндэсний үзлэн давмгаалаад ирж
Ингэж байсаар 1989 оны намар орой болж Монголын Хувьсгал залуучуудын эвлэлээс зохион байгуулдаг төлөвлөгөөт арга хэмжээ тулж ирлээ. Энэ бол залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөөн байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн гэж энэ хувьсгалт нам залууч эвлийн төв хороо энэ төр хамтарч байгуулсан. Энэ зөвлөгөөнд тухайн үеийн улс төрийн төвчөөний гишүүн байсан Намсраг бай. Энэ үзэл суртал хариуцсан байсан Балхажуу бай. Эднэр бол их нааштай хүлээж дэмжиж байсан усуд байна. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний өмнө 7 хоног уран бүтээлийн нэгдэл холбоодын өдөр гэж болсон. Энэ 7 хоногийн нээлт Монголын зохиолчдын эвлэлээр эхэлсэн. Эхнийх нь. Зохиолчдын эвлэлийн өдөрлөг бол харамсалтай нь маш мөлгөр болсон. Зохиолчд коммунизм магтан дуулаад өнгөрсөн. 7 хоногийн төгсгөлд киноны уран бүтээлчдийн эвлэлийн өдөрлөг таарлаа. Хуваараараа. Нээлт нь 10 жүжигчин бөөгийн хөвцөмсөд Тэнгэрийг цан бариад гарч ирж байгаа. Сэр Монголын ард түмэн сэр гэдэг. Тэнгүүд хэд ч хөөгчнэстэй. Тэр хооронд архитектур баримтчдын төртөө бас нэгэн танил болцсон. Нөгөө дэмий донгосдаг маяг ярьдаг. Тэгээд тэн дээр бидээс дураараа чалчлаа да. Тэнд би элбэг дөржийг урьж авчаад элбэг дөрж бас тэн дээр үгэлдээд. Бас дайжгүй нормал нам үгэлдсэн. Манай элбэгч нь бас нэлээд эрт нүүр нагартсан. Хэлмгээ тийм хөвгтөөс. 7 хоногийн турш үргэлжилсэн уран бүтээлийн эвсэл холбоодын өдөрлөгийн үеэр бараг өдөр бүр уулзаж өөрчлөлтийн талаар хэлэлцсэн залуусаас үзэл бодол нийлсэн хэдэн ялгарч яг зөвлөгөө эхлэхийн урд орой зураач орхны энэ урланд цуглжээ. За энэний үр дүн өөр нэгэн байгууллага байх ёстой. Энэ өөрчлөлт байгуулалтыг хийх. Энэ байгууллага нэрлэгээд нэрээ дэвшилтэт залуусын эвсэл гэдэг нэрээр тохироод маргааш зөвлөгөөний энэ дээр яг саяын хэд хоногт ярьсан юмудаа зөрөгтэй ярина шүү. Тэр сэдвээр тэр сэдвээр. Ингээд хорчихгүй. Хизээж Монголд гарч байгаа шүүмжлэл чадгаатар уул дээр чинь шүүмжлэл. Хатуу бас халуухан шүүмжлэл энэ танхимд урд хизээж байгаагүйгээр тэр 3 өдөрт өрнөж байж 630 төлөөлөгч оролцсон гэсэн албан ёсны дүн байдаг. Тэд хуралдааны явцад хэсэг усгаараа уулзах залуусыг анзаарч байсан ч ардчилсан холбоо гэж хожим нь нэрээ өөрчилсөн нэгэн байгууллага юугүй байгуулагдах болсон тухай зарыг зөвлөгөөний эндэр дээрээс сонсно гэж хараахан санаагүй ээж. Тэгсэн чинь 630 төлөөлөгч залуучуудын соёлын төв дүүрэн төлөөлөгч. Яг нэг юуны өмнөх тэнгэр үлээ борооны өмнөх тэнгэр гэдэг шиг шалаа дуурах шиг чөвч юм болсон. Над тийм сэтгэл төрсөн. Үнэхээр олон хүн дараа нь хэлдэг. Гүр базар хүртэл хэлдэг. Тэгснээл хаадар шиг нэгэнт бүгдээр алгадсан. Хурлын завсарлагаанаар элбэг дорж амар санаа Сүхбаатар тэргүүтэй хэсэг нөхөд зөвлөгөөнийг удирдах байсан намын төв хорооны 3 гишүүнийг яг энэ коридорт явж байхад нь шууд тулж очсон байдаг. Намсраагаа, Балхажуугаа, Алтан гэрэлгаа. Та нартаа төр уулзаад хідөө хэлэх гэсэн. За. Та бүхэн ард түмний амьдрал дунд орж үзээч. Ард түмэн залуучууд юу хүсэж байгааг мэдэрч байна уу? За та нарын юу гэх байгааг мэдэж байна. Ер нь хүрээлэлдээ ороод явсан нь л дээр байдгийн да. Шинжилж өөрчилж байна гэд гэрээ нураачих ба. Гэхдээ залуучууд та бүхний санаачлагыг бид дэмжинэ. Өөрчлөлтийг та нар л хийн. Өөр хэн хийх вэ? Мэдээж хэрэг одоо тэр улс төрийн төвчөөний тэр том хүнийг одоо манай залуучууд тэр үеийн уран бүтээлчд энэ залуучуудын соёлын төвд аваачиж нийгмийн шинжилгээ өөрчлөлийг гэдэг бол түүнээс улбаалж одоо энэ нөгөө нууц бүлэгмүүд маань их одоо юу гэдгийг их зориг авсан юм шиг байна. Тэгээд 20 залуу хөгжим бүжгийн ур цуглуу яалаа. Хамгийн түрүүн намын төвийн институтын зарилтахаантай уулзлаа. Зарилтахаан гой бид нар ингэмээр байна. Та одоо намын төвхийн хүний хувьд одоо эдэмтний хувьд юу гэж бодож байна? Зөв? Зааш. За баярлалаа. Дээж өгөн да эренчин дээр орлоо. Шууд залгаад. Энэ ч гой бидний үгийг сонсож жагаад намарснаа дахиад портфолио ичдэг гэсэн. Сонсож жагаад босоод пижака тайлаад бидний нонор алахгүй юу?
Тэгс араас нь харсан чинь нуруу нь ингээд хөлөрцсөн. Цамц нурундаа наалтсан. Тэрийг суудалтаа сууснаа. Залуучууд. Зөв. Та нар хийхгүй л юм. Тэгээд 89 оны 11 сарын 23-нд сандгийн Эдбэг дорж Дарсхбаатар хоёр нутад очиж уулзалтаа ер нь арчсан холбоо байгуулах гэж байгаа бид нар ийм бодолтой байна. Таны сандлыг сонсъё гэдэг. Тэгээд би дэмжиж тэрэн зүгөө ер нь нийгэмд олон ургалч үзэл бий болоход бол хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нар тэгж яриад дарж байсан. Холбоо байгуулахаар зориулсан залуус бараг өдөр бүр уулзаж анхны цуглааныхаа тухай, түүнийг хэрхэн яаж зохион байгуулах тухай төрөл бүрээр л хэлцдэг байж. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд хөдөө орон нутгаас ирж оролцсон улсуудтай холбоо тогтоож, хот хөдөөд нэгэн зэрэг нэг өдөр сүрч жагсаал зохион байгуулъя гэсэн яриач бас гарч. Гэвч нэгдсэн зохион байгуулалт хараахан бүрдэж чадаагүй улмаас 12 дугаар сарын 10-нд нэгдсэн журмаар зохион байгуулах төстэй байсан цуглаан Ховд хотод 3 хоногийн эрт эхэлж 12 дугаар сарын 7-ны өдөр багшийн сургуулийн багш оюутнууд ард аюушийн талбайд цугласан байдаг. Яг тэр өдөр нь Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 272 тоо дөрөвөнд ардсан холбоог анх байгуулсан 13 нөхдүүд цугларч 3 хоногийн дараа хүний эрхийн өдрөөр болох анхны цуглааныхаа өмнө удирдагчаа сонгохоор санал хурааж байлаа. Бошигт. Бошигт гэсэн нэртэй юм шиг байна. Хавд гэж юм байна. Энэ бас бошигт гэж байна. Бошигт. Бошигт. За болж байна. Одоо тоолч. Дуусах. Дуусах байна. Зориг. Энэ бас бошигт. Наашаа шүү. За зориг 2 инх төвшин 2 бошигтгой ч 7 болчихж байна. Тэгсэн бошигтгой би ерөөсөө болохгүй. Би хойно бай. Би таны ард бай. За тэгвэл 2-2 санал авсан Санжаа сүрэнгийн зориг Малишийн төвшин 2 дээр дахин санал авъя. За юу ч дахиад өөр энэ хоёр дээр сонгох нэ бичээд дахиад хийчихдэг үү? Зориг дээр 7 санал, Малиш дээр 6 санал. За зоргийг ерөнхий зохицуулагчид нэрлэж. Бид нар нэг дарга марга гэдэг үгнээс их сухтаад өгөө байлаа шүү дээ. Тэр хайсараа олсоог нь зохицуулагч гэдэг үг. Малишийг дэд зохицуулагчид нэрлэж. Тэхүү ботлох уу? За бид хэд өөрсдөө тэргүүлэгчд. Ингэж Санжаа сүрэнгийн зориг хэмээх 28 настай залуу Монголын ардсан холбооны анхны ерөнхий зохицуулагчаар сонгогдож, тэргүүлэгч нөхдийнхөө хамтаар анхны товлсон цуглаанаа зохион байгуулах бэлтгэл ажилдаа яарвчлан оржээ. Ингээд 3 хоногийн дараа 1989 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 11 цаг 30 минутанд одоо миний зогсож байгаа энэ шатан дээр Honda мотор дугурган цуглаан эхэлсэн байдаг. Цуглааныг ард хувцастай ирсэн Улаан од сумны сурвалжлагч офицер Элбэг дорж нээжээ. Өөрчлөлт байгуулалтын талаар их ярьж байгаач жинхэнэ ёсоор амин хэрэгжихгүй байна. Өнөөдрийн цуглааныг сайхан байгуулагдсан Монголын ардсан холбооноос зохион байгуулж байна. Бид нийгэм орноо өөрчлөх тусгай хөтөлбөр байгаа. Нахьяанаас нам төрийн ордонд ирүүлсэн мэдээллийн дагуу цуглаан болох өдөр цаг газар байршлын талаар бүхнийг мэдэж байсан Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга ажилдаа хүрэлж ансан ардсан холбооны анхны цуглааныг ажиглах үүрэг авч болцсон цагтаа очсон байдаг. Өргөн олны итэх хүчээ авч байгааг энэ цуглаанаас тэр анзаарч улмаар төрийг хөдлөхөөр хөшүүрдэж байгааг мэдэрсэн тэрээр үүрэгт ажлынхаа дагуу Батлан хамгаалах зөвлөлийн шугамар Монгол оронд онц байдал болсон нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулах ажилдаа яарвчлан орсон байдаг. Цэрэг стратегийн дээд боловсрол эзэмшсэн хүн гэдэг чинь эх оронд хэрвээ аюул занал учрвал яах вэ гэдэг тийм эрхийн актуудыг зайлшгүй хэрэгтэй байдгийг мэдсэн учраас өөрөө санаачлаад ийм хэрэгтэй байна. Энүүнийг одоо дарга энэ зөвлөлийн хурдаар хэлцээж батлуулъя. Шаардлагатай үед хэрэглэх ийм эрхийн акт болгоё гэж ингэж санал тавиад тэгээд тэрнийхээ үндсэн дээр холбогдох байгууллагуудтай зөвшөлчөөд одоо Батлан хамгаалах яам тухайн үе аюулаас хамгаалах яам энтертэй зөвшөлчөөд ярилцаад ингээд нэг Батлан хамгаалах зөвлөлийн гишүүд гэдэг 10 хэдэн хүн байсан л да.
Цуглаан болох зарыг эрт тарааснаас, нам эвлэлийн байгууллагаас оюутнуудын дунд заавал очих ёстой арга хэмжээг яг тэр өдөртөө давхцуулан хандгаатад зохион байгуулжээ. Тэдний тухай одоо мэдээллийг авч анхны жагсаал цуглаанууд нь хүртэл очиж байла. Эдийн засагчдын хувьд бол эхлээд юу юуг жагсна гэдэг ойлголт бол байгаагүй. Ийм шалтгаануудын улмаас цөөхөн хүнтэй даруухан болсон уг цуглааны тухай яриа дорхноо л ойн төмөр шиг төвж далдуур цугладаг байсан олон бүлгийнхнийг босож нэгдэх сэрэл нь болсон байдаг. Нам засгийн ордонд Ардсан холбооны анхны цуглаанаас гаргасан шаардлагууд очиход намын төв хороо улс төрийн товчоо үнэндээ юу гэж хариулахаа мэдэхгүй байж. Тавьсан шаардлагууд нь ч бас тухайн үеийн системдээ шууд аваад хэрэгжүүлэх боломжгүй санагдаж. Чухам ийм нөхцөлд намын төв хорооны 7-р бүгд хуралдаж 11 хүнтэй байсан улс төрийн товчоог 5 хүнтэй болгон цөөлөх шийдвэр гаргажээ. Батнуухгүй соднуугүй намсараа дижитгой дамжин гал 5 хүн үлдсэн шүү дээ. Тэгээ би бодсон тэр 5 хүн яагаад үлдээвэ гэж. За социализм ч нурхан өрмийн тул чашуускыг агуулмжинд буудчихлаа. Тэгээд Болгар, Польш, Герман тэгээд Унгарт өдөртөгч нар аваад шорон оронд хийцэн тэрмэн гэрийн хороо байжсэн. Тэгээд батнахгүй бодгийн цөөхөн хүнтэй ягаад тэр цөөхөн хүнийг чирийдэ гэж бодсон болоо гэж. Юутай чадахгүй төв хорооноос улс орны байдал эвгүүтвэл авах арга хэмжээгээл юун түрүүн хуульчилж хилэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж. Тэр онц байдлын үед явуулах арга хэмжээний талаар тогтоол заавар гэж юм байсангүй. Бүх юмыг хуульчилж тэр Батлан хамгаалах зөвлөлийн гишүүдээр хилцүүлээд гарын өсөг зурхад бэлэн болгоод ингээд Батлан хамгаалах зөвлөлийн тамгыг хатуу лацанд дараад хайлуул дараад тусгай пакетанд хийгээд уутлаад тавьчихсан. Хэрвээ Батмөнх даргал өөр өгөөд Батлан хамгаалах зөвлөлийн дарга өөр өгөх юм бол би лацын онгойлгоод тамга дараад гарахад одоо тэр хүчин төгөл дээр хууль болох байсан. Тийм л эрхээ актууд нь 10 гаруйг боловсруулсан. Харин Ардсан холбооны анхны цуглаанаас урам сэтэл нь идэвхжсэн олон нууц бүлгмүүд ил гарч дараагийн холбоодууд өөрсдийн оршин буугаа нийгэмд зарлаж эхэллээ. Ардчилсан социалист хөдөлгөөн шин дэвшилтэд холбоо шил дараалан байгуулагдав. Оюутны холбооч эвлэлийн төв хорооны дэргэдэх гэсэн статусаасаа татгалзаж бие даасан холбоо олохоо зарлалаа. Гэвч дээрээс яах гэж байгаа нь тодорхой бус байсан нь ардчилсан хөдөлгөөнийхнийг байнга далд айдаст автуулж байсан байдаг. Хэрвээ юм эвгүй ирсэн бол тэгэл энэ бүх хөдөлгөгчд тийм ээ бүгдээрээ л одоо тодорхой хэмжээний одоо ял сонсгол байсан л да. Тэгээ тэр үед чинь бол за өнөөдөр байвшлах гээл бүгдээрээ одоо өөрөөсөө орлох хүмүүсээ томлоод нууц нэр өгөөл тийм ээ нууц уулзах газар товлоод ер нь бол нэг тийм одоо нууц тагс нууц байдалд шилжих тиймэрхүү бэлтгэл дээр хийгээд нээж маш их дарамттай. Үнэхээр маргааш бол юу ч болоход бэлэн. За бүгд цугласан юм шиг одоо хаалгад өвччих. За нааша шахаацуу. За тийш шахаад. За сүхэ эхлэх үү. Ардын намын анхны долоогоос би санаа авсан юм аа. Бүгд тангар горгий. Юу яасан тангаргүй? Энэ сүхэ одоо тангарын унгаалт юм чи. Энэ юу сериоз юм шүү. Тангар өргөштэй. Ягаад гэвэл бид нар галаар тоглож байгаа. Энэ бол мэдхгүй зүгээр өнөөдөр мэдхгүй байна. Хожим энэ бол бид чадсан чадаагүй ч энэ бол түүх үйл явдал. За давай. Чамд ямар санаа? Зүгээр чи санааг нь гаргасан чинь чи уншиж. Бид нар дагаад уншия. Тэг уншиж байгаа. Монгол улсын иргэн Дарсрангийн Сүхбаатар бий. Монгол улсын иргэн Санжаасрангийн Зориг бий. Монгол улсын Эрдэнэ Батуул бий. Монгол улсын иргэн Цахагийн Элбэтэрж бий. Дагаад уншия шүү дээ. Монгол улсынхаа үндэсний эрх тусгай тогтолцооны төлөө өөрийн амь нас, хувийн амьдрал энэ бүхнээ үл хайрлан цусалтгүй тэмцэхэн батлан хангалтж байна. Хэрвээ энэ тангархасаа нэцвэл хамгийн хатуу цэрлийг бүгд хүлээгдэл. Харус дуусуу. За ингээд хэзүүлээ хожим хойног эргэж харнаа. Ардсан холбооны анхны цугларалтын дараа ордонд болсон нэг үйл явдлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Өдгөө чөлөөнд гарч ачцээ нартайгаа эрхлэн суугаа дашин бям сүрэн хэмээх энэ баваа
20 жилийн өмнө удирдах ажилтны мэрэгжил дэвшлүүлэх институтын захирал хийж байж. Хожим Монгол улсын ерөнхий сайд болсон түүнийг 90 он гарахын урдхан сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Содон мөрөөндөө дуудаж сайд нарын зөвлөлийн орлогч даргын албан тушаалд тохон томилсноо дуулгажээ. 89 оны сүүлчээс сайд нарын зөвлөлийн орлогчоор үеэс ихтэйд би ардчилсан холбооныхтой ер нь олон талын холбоотой байсан дөө. Тэнд дэлбэгтэй уулзаж байсан, зоригтой уулзаж байсан, бошготой уулзаж байсан. Тэгээд ардчилсан холбооны гол зүтгэлтнүүдтэй бол бид нэр их ойр харьцаатай явж байсан. Тэгээд тэрнийг бол яг Батнуухгүй Содонгоо хоёр л мэднэ л дээ. Одоо ингээд эргээд санахад бол юу ярьж исэн бэ гэхээр жишээ нь талбай дээр жагсаал болж байгаа. Дон өглөөр. Тэгээд дэлхийн партиарын их багш Владимир Ленины одоо нас нөхцөний хэдэн жилийн ойг хэмдэглэж байна. Тэгээд одоо завхруулсан социализмыг ном ёсоор нь бүтээн байгуулах. Ленины гэрээслүүдийг бодит амьдрал дээр жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх гэдэг энэ зүйлийг тэлж байгаа. Тэгэхээр тэр арчилсан хөдөлгөөнийг удирдах байгаа улсууд тийм ээ социализмыг гажуудуулсныг нь одоо тэгшдэх гэдэг ч юм уу засах гэдэг юм ярьж байхад манимит бол тэр хүрээс хэлж бодно гэж байхгүй шүү дээ. Энэ бол энэ 90-ад оны залуучуудын үеийн хатан бодлого тэгээд тэр стратеги төрөх тактикийн асуудал байсан байх гэж ингэж бодож байна. Яг л шууд капиталист нийгмийг хүсэж байна. Бид хөрөнгөлөг нийгмийг хүсэж байна. Бид өмчтэй юмэр байна гэдээ ингэж явах юм бол 70 жил тархи угаалгацсан ард түмэн тэр капитализмаас ч айн штэ тэр аимшигын гэсэн ойлголтыг одоо үзэл сурталаар өгсөн байсан учраас бол хүлээж авахгүйсэн. Ийм учраас бол бид энэ социализмыг улам боловсронгуй болгомоор байна. Бид одоо улам сайхан амьдрмаар байна гэдэг үг бол ер нь ард түмэнд бол хүрсэн байна. 90 оны 2 сарын 9-нд Нордон дотор ч мундаг том зөвлөгөө болсон юм шүү дээ. Хаалттай тэр үеийн тухрооны гишүүд аймгийн дарга нар бүгдээрээ ирээд тэгээд тэр зөвлөгөөн дээр л бүгдээрээ тухайн орсон юм шиг нөгөө дарга нарч хашиж ихсэн. Энэ саарл ордны чинь баруун зүүн хоёр уучраа олгоо болчихсон юм биш үү? Наад ардчилсан холбоогч нь анхаарахгүй бол болохгүй. Хоёр удаагийн цуглаанаараа нэлээд зөв юм ярьсан юм шүү. Бид хамтраа тэврээд авсан бол салахгүй л байх байсан. Юунийхэн зөв байдгийг? Наад ардчилсан холбооны чинь ард сайд нарын зөвлөлийн орлогч дарга Бямб сүрэн гэж энэ нөхөр байгаад байгаа юм биш үү? Харин ээ. Тийм ээ, тийм. Намын сонор сэрэмж гэж ер нь хаана байна тамина? Гэн нөхөр намсраа жамсраж хоёр чинь ардчилсан холбоог анх хувилдаж байгуулчихад одоо хяналтаа алдчихсан гэж гадуур мерсэр яриад байх юм. Ер нь олны үг ортой л гэдэг шүү. Зөв. Адал явдал канонд гарч байгаа юм шиг тийм ээ. Тэгээд намсраа тэднийг дуудаж авчраад зааны холбоо байгуулчаараа гал би эндээс үдэгдэж шүү. Тийм бол байхгүй надад би. Тийм яриа тэр үдээс гарч ирсэн. Одоо энийг бол би бас нэлээд юутай судалсан. Тэгээд бодоход бол тэр үеийн хувьсгалт нам дотор байгаа эрх мэдэлтнүүд ер нь ардчилсан холбооны тэр жинхэнэ зорилго нийгэмд гүйцэтгэх үүрэг тэгээд нийгмийнхээ байдлыг бол тэгсэн ойлгоогүй дээ гэж боддог. Ордонд болсон хатуухан шүүмжлэл бүхий энэ нууц хурлын дараа Монгол Ардын хувьсгалт намын төв хорооноос намын гишүүд хөдөлмөрчдөд захидал илгээн орон нутагт төлөөлөгчд томилжээ. Уг захидалд намын эрхэм гишүүд хөдөлмөрчдөө нийгмийн энэ ээдрээтэй орчин нөхцөлд та бүхэн өөрийн нутаг орондоо сахидаг дэг журмыг чандлан сахиж нийгмийн тогтвортой байдлыг хангахад урд урдаас илүү анхааран сонор сэрэмжтэй ажиллахыг сануулж байна. намын төв хорооноос явуулсан энэ санамж загтал хөдөө орон нутагт тараагдж байх явцад дээрх хурлаас 9 хоногийн дараа буюу 1990 оны 2 дугаар сарын 18-нд Монголын ардчилсан холбоо анх дахь их хурлаа энд нээжээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд Монголын ардчилсан холбооны анх дахь их хурал Улаанбаатар хуралдаа Монгол улсын тэр их хуралд Бямб сүрэн зардхан бид гурав орсон. Намайг бол сайд нарын зөвлөлийн хэрэгжлэх газраас энэ залуучууд засгийн газар юунаас хүн манай хуралд оролцуулаач
бид нэр зааж чадшгүй. Та нар тэндээсээ хүн оролцуулаач ингэж хүссэн гэж байгаа юм. Тэгээд намайг оч гэсэн байхгүй. Тэгээд би бол одоо тэндээсээ даалгавартай хүн болж штэ. Зөвшөөрөлтэй. Тэгсэн очисон чинь Бямсрын Зардхан хоёр ирсэн байж байна. Яг ардсан холбооноос Батнуухгой төрлөг өгсөн, Содмогой төрлөг өгсөн. Тэгсэн яг хурдан өгдөө Батнуухгой дуудаж онцсон чи за чамайг Содмон бид хоёр биетүүд үүдгчээр томлоо. Чи очиод зоригтой уулзаад хурлын чинь ажиллагаанд амжилт үсэж байна. Бид хурлын чинь ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэж хэлээрэй. Тэгээд хурлууд их сайхан болсон тэр үеийн нөгөө тогтцсон хурлын нэг төшүүн баягийн хурлын чинь хэвж аягийг өөрчлөөд их сайхан хурл болсон. Анх дугаар их хурлын илтгэлийнхэнтэй хуу мөрийн хөтөлбөрийн унших уу гэдэг дээр бол маш чухал нарийн яриа болсон. Тэр үүднээс бид тэр зөвсөлж байгаад жүжигчин сосроо урмаар илтгэлийг уншуулж жүжигчин хүнийх нь бас хүнд хүрэх авиасын ашиглаж мөрийн хөтөлбөрийг надаар хэлүүлж ингэж снаар хийжсэн. Тэгээд завсарлагаар зоригтой уулзахад утсан зориг бид хоёр чугуун зэрэг надлын Морвешингээ улсууд шүү дээ. Манай цонхон дугур зориг хэдийхэр байхаас зүнхөөрөд гүйж явдаг. Аавын тань би ээжийг нь сайн тань. Тэгээд очиод бид зоригийг нэг үнсчихэд бид гурав ерөнхийдөө зэрэгч суугаад тэгээд анх дугаар хуралдаанд эхнээс нь дуустал суусан. Өвлөлтийн бүгдийг энэ оны 9 сарын 1-нд арга дуусгахыг засгийн газар хандан ард түмний нийгэм өмнө шаардаж байна. Мартайн асуудлыг алга өгсөн шүүдэд өгөх яасан юм бэ? 1990 оны 3 дугаар сарын 4-нд болсон асуулт жагсаал бай. Тэр жагсаалын чинь өмнөхөн шиг Правда сонин дээр байна, Известия сонин дээр Монгол улс зөвлөлт улсад 9.8 тэрбум шилж хөрвөл өртөө гэж харсан. Тэнд бол тэр чинь нэг нийгмийг бол донслогсон шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ? Хичнээн жил даралдаар хэмжилж чад тийм ээ. Хичнээн зэрэг үргээ байрлуулчаад дараагаар нь бид нэг ийм их өртөө гэж өгж байгаа юм. Энэ жагсаалт чи бид өргүү гэж харж байсан шүү. Тэр зөвлөлтөөсөн зээл үр зээлийн асуудал яригддаг ч юм уу зөвлөлтөд хараад байдлаас гарах ёстой гэдэг шаардлага тавьж эхэлснээс хойш одоо хөлсөлт намынхан дотор бол ер нь эсрэгээр хандах тийм асуудлууд их болсон л доо. Дөрвөн улс төрийн хүчин гэдэг юм. Ардчилсан холбоо, шин дэвшилтэд холбоо, ардчилсан социалист хөдөлгөөн, оюутны холбоо гэж 100,000 вон зогссон. Тэр эд ажлын үйл гонгой дорж байгаа бид тэр хамтарч ажиллаж байсан л да. Ерөөсөн манай засгийн газрын хэмжээнд ганцхан камертай. Зүгээр Любительский камертай. Тэр камера нэг хүн барина. Тэгээд энэ нэггээр яваад жагсаа цугдаан болсон газараа явж зураг аваад оройн ажил тарсны хойно гонгой дорж байгаа ардлын өрөөнд суугаад нөгөөдгөө хоёлаа үзнэ. Тэр жагсаад үерч ордон барыг эзгүй яг Содмогой руу явцсан, Япон руу явцсан. Тэгээд тэр үед бол яг Жамсрын генералыг хүмүүс ярьдаг л тэр ордны хойдод нөгөө нууч байрамд байхан дотоодын зэргийн тэр уруулсан байсан энэ гэж. Ардчилсан холбоо, ардчилсан социалист хөдөлгөөн, шин дэвшилт холбоо, Монголын оюутны холбооны хамтарсан мэдээлэл. Монгол ардын хувьсгалт намын онцгой хурлыг яаралтай зарлан хуралдуулж, улс төрийн бүх хүчнүүдийг тэгшэрхтэйгээр оролцуулсан ардын төр хурлыг 3 сард багтаан хуралдуулж, тэр хурлаар төрийн сонгуулийн хуулийг баталж, ардын шин төрийг жинхэнэ ардчилсан сонгуулиар байгуулад огцрох. Дээрх асуудлыг шийдвэрлэх явцад эх орны тусгаар тогтнол, улс үндэсний эв нэгдэл, ард түмний аюулгүй байдлыг ямар нэгэн хэлбэрээр хөсөлдүүлэх ёсгүй. Хариуг 3 дугаар сарын 7-нд радио телевизээр өгөх. Ардчилсан хүчнийхний хувьд тавьсан шаардлагуудаас нь биелсэн ганц юм нь хариугаа радио телевизээр авсан явдал байлаа. Харин бусад асуудлуудын хувьд нэгэн ч дурддагцсангүй. Тэд чухам цаашдаа яах вэ гэдгээ нухацтай ахин хэлэлцэх шаардлага гарлаа.
Ингээд улс орны байдлыг соргоор мэдэрсэн ард түмэн хүчнийхний зарчмын шаардлагыг хүлээн авах чадваргүй улс төрийн товчооныхныг өөрсдийг нь огцруулъя гэдэг хатуухан шийдэлд хүрч өсөглөн зарлахаар боллоо. Мэдээлэл ордонд хараахан хүрч амжаагүй байсан ч энэ өдөр засгийн газрын хуралдаан зарласан өдөр байж. 3 сарын 7-ны хагас сайн өдөр байсан. Тэгээд тэр өдөр бид нар засгийн газрын хуралдаа сотонгоо яагач байхгүй бид нар хурлыг нь таргалж хийх юм болоод бид нар 2 цаг үед хурлын зааланд ороод байж байтал гадаад яамнасэд гомсрон очиж цанхаар харж яснаа. За. Энэ гадаад ямсруугийн ирээд сууж байна. Тэгээ очиад харсан чинь нэг 3-4 хүн дээлт ирээд энэ чи дулаалаа сууж байна. Тэгээд бид хурлаа хийж байтал тасалдуулсан төршөөгөөрэ Батмөх даргаас сайд нарын зөвлөлийн хуралд яаралтай хэлэрлээ. За, орж ирээд ээлтэг. Ардчилсан хүчнээс суулт зарлжээ. Иймд төв хорооноос яаралтай хүн томлий сайд нарын зөвлөлөөс нэг хүн гарга тэгээд тэдэнтэй очиж уулзуулъя гэж байна. Тэгээд бид нар хэрэглэх газрын дарга саарлгыг томилсон. Төв хорооноос бүрүүд ашиг томилсон байдгийг. Тэгээд нөгөө хоёр маань гардгүй айгаад тэгээ харанхуй болоод сүлдээ гарч чадаагүй. 90 оны 3 сарын 8-ны орой энэ талбай дээр хасах 15 хэмээн хүйтэн байлаа. Цементэн дээр эсхий дэвсэж дахныхий хөдрөөд биелэгдэхин тодорхойгүй зорилгын төлөө эрүүл биеэ золиослон суусан залуус дээр дэмжигчдээс гадна бас үл таних танхаа зочидч тасрахгүй байлаа. Цуглааны үеэр бол одоо маш олон одоо гэмт хэрэгтнүүдэд бол арх өгч тийм ээ. Цуглааны өмөлөг өдөө хатгалаг явах нь байш шүү. Сэрэмжлээрээ тэргээл. Шуудан дотор чулуу хийгээд үүрсэн улсууд байна. Ханцууд арматурын төмөр нэг тасархай хийсэн улсууд байна. Ер нь архиусан хүмүүс их олон байна гэдэг. Тэгээд тэр чинь 3 сар гэдэг чинь нарт бүрэнхүү болно. Орчхон тэгээд харанхуйд хүн нэгэнд чулуу шийдвэл тэгэл хачин болно шүү дээ. Тэгээд тэр донд чи янз бүрийн бүтгэхгүй байна. Тэгээд өдөө хатгах хичээлтэй гадна дотны янз бүрийн сонирхолтой ямар ч улсууд байж болно шүү дээ. Хүүхдийн гигэн сайхан ирээдүг өргөн барихын төлөө улс төрийн дэмжлийн дээд хэлбэр болох өсөглөн зарласан тэр шөнө ордонд ажиллаж байсан Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүрэлж анцангаас Нах яамны сайд Жамсранжов генерал онц байдал тогтоох тухай урд боловсруулсан шийдвэрийн төслийг нь асуулгасан байдаг. Шаардлагатай үед зөвхөн зөвлөлийн дарга Батмөх Лацыг онгойлгож баталгаажуулах дүрмтэй тул хүрэлж анцсан учрыг тайлбарлаж улаачийг гар хоосон буцаасан гэдэг. Онц байдал зарлий, тээвэр холбоонд ор зарлий гэж намайг дээжид улс төрийн төвчөөний гишүүн дээжид дуудаж байсан. Би очиод би мэдэхгүй, наач орохгүй. Жоо ордог, зарладаг хүн тустай байдаг. Сайд нарын зөвлөл дээр сүрэнгуй дуудаж байсан. Орлоготоор. Зөвшөөрөөгүй. Би тэгээс сүүлд нь боддیں۔ Хэрвээ энэ албандар болчимгүй хүн байсан бол тухайн үед энэ яах байсан бол гэж одоо боддоо шүү дээ. Энэ хооронд эрх баригчдын зүгээс ардсан хүчнийхэнтэй улс төрийн хилцээр хийж харилцсан буулт хийх гэж хэд оролцсон ч тэд улс төрийн товчоог огцруулах саналаасаа бутсангүй. Үлсгэлэн дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж улмаар Эрдэнэт үйлдвэрийн 500 гаруй ажилчид 1 цагийн ажил хаялт зарлалаа. Тэгээд 5 цаг 7 минут болж байхад Батмөх гоод өрөөнд нь орсон. Тэгээд орсон чинь Батаа үүдэнд нь зогссон. За би юмсрын чийлхэл чийхэд ихгүй докцор гэж хэл өөр хүн хэлэхгүй байл. Тэгээд би орсон чинь содном говьтгүй хоёр сууж байна. Тэгсэн Батмөхгүй урд нөгөө зарилгын тавиатай байсан. Тэр нөгөө хүч хэрэглэх техникийн хүч хэрэглэх заалтарсан тарилга гэдэг чинь тэр шүү дээ. Батмөхгүй үзгээ аваад гарын өсөв зурх гэдэг. Яриа хэлэлцээ хий гэж байхад бүтэхгүй юм бол ингэж л шийдэхээс. Дарга ингэж шийдэхгүй шүү. Тэгсэн чинь өдрөө нэг сонин харсны нэгээд үзгээ тавьцаа за өгсөр. Тэгэл дорн улс төрийн төвчөөний гишүүдийг зөвлөд нэг 5 минут л байгаад
За ингээд тоцорхоо шийдлээ гэсэн цаад дуурнтайгаад хинч дуугараа. Ингэж Батлан хамгаалах зөвлөлийн дарга Батмөнх огцорсноор зөвхөн түүний зөвшөөрлөөр лацсан онгойж улмаар улс орон даяар хүчин төгөлдөр хууль болон үйлчлэх ёстой байсан өнөөх нууц бичгийн агуулга хүчингүй болж түүнийх нь үр дүнд Монголд огтны хамраач цус гаргалгүй хийгдсэн гэгддэг ардчилсан хувьсгал ялсан юм. Хүрэл жанцангуй анхийг нь бичсэн тэр нууц бичгийн их одоо хүртэл улсын хурлын тамгын газрын архивд хадгалагдан байдаг. Харин нөгөө нууц бичгийнх нь их буюу Ардсан холбооны анхны 13-ын тангаргийн бичгийн их Баасан ламын баримтагтай сударт одоо хүртэл хадгалагдсаар ирсэн гэдэг. Энэ бичигт нэгдэж гарын үсэг зурсан хүмүүсийн ихэнх нь өдгөө амьд сэрүүн бөгөөд тэд өргөсөн тангарахта хэр үнэнч амьдарсныг түүх харуулах үзээ.